одоо даган байлдуулж байгаа. Толон суугаад тухтай газраа суугаад юм бэ? Чи яагаад энийг таах бэ? Тэрний үнэхээр позитив шүү. За. Сайн байцгаана уу? Гэрэл хийхдээ жихэн чимэгтэй мэдээллийг төвөрлөн хүргэх Positive News болонгийн маань цоошинхийн дугаар эхлэхэд ийхүү бэлэн боллоо. За ингээд мэдээж сэтгэл зүйн эрүүлэнтэй анхаарахад бидний авч байгаа мэдээлэл маш чухал. Гэхдээ маш олон сулгаар мэдээж харагдаж байгаачлан сошиал медианы хэрэглээ ялангуяа мэдээллийг их авах нь бидний сэтгэл зүйд харин эсэргээрээ жоохон сөрөг нөлөөлөх гэдэг. Тийм учраас бид нар мэдээллийн хувьд тэнцвэртэй мэдээлэл авахны харахгүй чухал байгаа учраас Positive талын зүгээс Positive News гэсэн нэгэн шинэхэн булангаа та бүхэндээ хүргэж байна. За эхний мэдээ маань бол харахгүй энэ цаг мөчид Монголыг төдөөгүй дэлхийд дахина үзлээрээ тэргүүлж буй Physical Asia шоу байгаа. За Netflix компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хогийн нарын хамтын бүтээл болох Physical 100 гэх одоо бүтээл хамгийн их бол цэцэгдсэн. Тэгээ маш амжилттай шоу болсон учраас Physical Asia гэдэг энэ удаад Азийн 8 орныг хамруулсан одоо шоу нэвтрүүлэг амжилттайгаар явагдаж байна. Энд мэдээж Монголоос бол одоо за яг оролцож байгаа 6 тамирчид нэмээж одоо сэлгээнд байгаа 2 тамирчин ингээд нийтээ 8 тамирчин баг бүрэлдэхүүн бол оролцсон юм байна. Тэгээ энэхүү тэмцээнд оролцох гүрийг бол Spark Agency гэдэг одоо Монголын одоо маркетинг агентлаг бол ерөөсөө яг бүх үе талганы өгсөн юм байна. Тэгэхээр бас энэ хамт олондоо бид нар баярлалаа гэж хэлхийний харахгүй зүйтэй болов. Тэгээ мэдээж нэвтрүүлгийг үзээд байж хахад бол одоо гэр бүлээрээ бүүндээ хамтаа суугаад нэвтрүүлгийг үзэхэд бол маш гоё урансгалыг бол мэдэрч байгаа гэж найдаж байна. За мөн одоо сошиал медиагаар л дүүрэн манай монголчуудын ямар их төсвөр төвчээртэй, хатуужилтай за мөн царайлаг гэдгийг нь одоо магтсан тиймэрхүү контентууд төсөөлөд маш их явж байна. Чиний хувьд одоо Монголын баг тамирчдаас хамгийн сэтгэлч хүрч байгаа баг одоо тамирчин ч юм уу хин бэ хуваалцал. Ер нь мэдээж хэрэг Монголын байгаа дэмжиж байгаа. Тэгээд Монголын маань тамирчид үнэхээр монгол хүний төсөв төвчээр хатуужил сэтгэлийн хатыг бол харуулж чадж байгаа. Монголын баг дундаасаа нэг хүн нэрлүүл. Монголын баг дундаасаа бол мэдээж уран ураач савгч байна. За тэгээд орхон баяр тийм. Гэт ер нь бол бүгдээрээ л сайн байгаа да. Тэгээд бусад улсаас бас сайн байгаа хүмүүс байгаа. Тийм хүмүүс байгаа. Хүмүүс байгаа. Аха. Тэгэхээр яхарахгүй спорт гэдэг бол зөвхөн тэр хүний тамирчин гэдэг утгаараа бүгд мөн тэр хүний бие махбод юм болон мэдээж хамгийн чухал сайн дурдсанчлан сэтгэл зүйн оюун санаа яж гэсэн хүчийг шалгаж байгаа тийм гайхалтай шоу болж байгаа. Солонгосчууд маань бас шоу нэвтрүүлгийг үнэхээр сайн хийж чаддаг юм байна. Тэр хүмүүсийн одоо сэтгэл хөдлөлийг ямар сайн илэрхийлж харуулж байгаа гэдгийг бол бид нар бүгдээрээ үзэж байна тий. Тэгэхээр Монголын шигшээ Монголын багийнхан маань бол одоо нийтдээ 8 улсаас 4 шилжилт нь бол орсон байна. Тэгээд дараа 7 хоногийн магадгүй Positive News-ээр бид нар илүү гоё мэдээлэл сууж яах гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа одоо шоуныхаа дугаарыг тэсээ ядаа хүлээж байна. За дараагийн маань мэдээлэл болохоор бас нэгэн эрэг сайхан мэдээлэл байна. За нийгэмд сайн үлгэр дуурайл үзүүлсэн тамирчдыг онцолдог Японы Heroes аварцаар хакхо даваа жаргалыг шагнахаар болсон юм байна. За тэгэхээр энэ шагнал нь ямар ч учиртай вэ гэхээр Япон хүний эрхийн томоохон төлөөлөл болсон Nippon Foundation-ээс тус шагналыг олгодог бөгөөд 2017 оноос хойш одоо тамирчдын нийгмийн идэвх сэтгэлийг үнэлэх зорилгоор бий болгосон ийм төвчтэй шагнал юм байна. За тэгээд ягаад заавал хакхо даваа жаргал өгсөн бэ гэхээр хакхо болохоор өсвөрийн сумаа бүхийн хакхо цом тэмцээнээрээ дэлхийн өнцөг болон бүрд байгаа хүүхдүүдэд Японы уламжлал соёлыг түгээсэн юм гавьяатай гэж үнэлээд энэхүү одоо шагналыг өгөхөр болсон юм байна. Ясан үдээ алсан шагнал юм шиг сонсогдож байна. Тэгээ яхарахгүй одоо Японы сумаа бүх ч бас тэр яриад монголчууд нэрийг зориулсан дивжээ шүү дээ тий. Би бол жишээ нь бага ахтай өвөтөг зурхтны хавард суугаал хавар намрын тэр башианууд юм л айгу хүздэг байсан. Ялангуяа дагдарчиг яг тийм бүгдээрээ үздэг. Бүгдээрээ харин үздэг гэсэн шүү дээ. Тэгэхээр бас нэг юм гоё шагналыг манай Монгол хүн маань хүртсэн байна. За окей. Дараагийн мэдээ маань болохоор мөн нэгэн тэмцээнд манай монголчууд маань амжилттай оролцсон талаар мэдээ байна. За олон улсын онцгой байдлын аль паагчдын дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн гэж болт юм байна. Тэгээ энэ тэмцээн өнгөрсөн 10 сарын 26-наас 31-ний өдрүүдэд Сауди Арабын хаант улсад болсон юм байна. Тэгээ нийтдээ 14 орны баг тамирчид оролцсноос манай Монгол аль паагчд буюу тамирчид маань болохоор 6 дугаар байранд орсон юм байна. Тэгээ нийтдээ одоо энэ тэмцээний бодлохоор баг тамирчдыг довтлооны шат сааттай 100 м дүрийг арцганд 100 м-ийн буйха мөн гал унтраах
дархалт гэсэн нэртэй тийм 4 төрлөөр хуурд хууч авхаалт самбаагийн сорж өрсөлдөж тэгээ байрлуулт юм байна. Тэгэхээр яа харахгүй одоо бидний чимээгүй баатрууд гэж нэрлэдэг гэдгээр онцгой байдлын аль багш нар маань бол олон улсад ч гэсэн гэж үнэлэгдсэн юм мундаг хүмүүс байд юм байна. Тэгээд та нартай баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Хүмүүсийн амь насыг түнгээ хайрлан хамгаалдаг те. Одоо баатрууд нэг үгэл юм бол те. За дараагийн мэдээлэл болохоор сая үл хэдүүлээ одоо бие бэлдар те Монгол хүний бие бэлдар төсвөр төвчээр гэдэг талаар ярилцсан. Тэгвэл энэ л болохоор Монгол хүний оюун ухаан амныг үнэлсэн одоо тухай нэмэрийн мэдээлэл байна. За Оксфордын шинжлэх ухааны түүхийн музейд доктор Марлин судалгааны ажлын бүтээл шагналын үнэлгийг хадгалуулах ёслол болсон байна. За Дубай хотноо 2023 онд болсон уур амьсгалын өөрчлөлийн тухай Нүүбийн суурь конвенцийн талуудын 28 дугаар баг хурлын үеэр хүн төрөлхтний төлөөх шинэлэг бүтээлүүд гэдэг одоо шагналыг хүртсэн доктор Марлин судалгааны ажлын үнэлгийг бол Оксфордын шинжлэх ухааны түүхийн музей цуглуулж авах болсон байна. За энэхүү шагнал нь ногоон технологи, эрүүл мэнд, химэл оюун ухаан зэрэг салбарт дэлхийд дахин одоо эргэн нөлөө үзүүлэх шилдэг цэцлүүдийг шалгаруулдаг онцлогтой юм эсвэл юм байна. За тэгээд доктор Марлин судалгааны ажил нь болохоор доктортой уул уурхайг дэмжих аюулгүй байдлыг хангахад сансрын химэл дагуулын өгдлийг химэл оюун ухааны технологид тохиолуулан ашиглах систем аргачлал боловсруулахад чиглэсэн байна. За тэрээр бол одоо Британий шилдэг 10 залуу судлаач нэгээр нэрлэгдэж Британий хааны сангийн тэтгэлэг хүртээд за тэгээд Оксфорд их сургуульд энэхүү судалгааны ажлаараа одоо докторийн зэрэг хамгаалсан ийм мундаг хүн юм байна. Гайхалтай тий. Тэгэхээр яа харахгүй одоо бүр Их Британи улсын 10 залуу судлаачдын нэгээр тодорч байна гэдэг бол энэ хүний бүр хааны сангийн тэтгэлэг тийм ээ. За тэгээд бас илүү их одоо амжилтыг ерөөё тэгээ Монгол хүний болон Монгол одоо эрдэмтэн профессоруудын олон судалгааны бүтээлүүдийн мэдчлэн түүх нэрээ үлдээж яваахаа гэж бас найдаж байна тий. Окей. За дараагийн мэдээ маань мөн адил Их Британи ярьсан Их Британтай холбоотой мэдээг хүргэчихье гэж бодлоо. За бид нар маш олон судалгаанаас мэднэ сэтгэлзэн өрөөлөндөд эргээр нөлөөлдөг зүйл бол яхаарахгүй байгальд гарах, байгальтайгаа холбогдох. Гэтээ орчин үеийн техник технологи хөгжсөн болооч тэрөө бид нар технологиг ер нь бид байгалаас илүү бидрийг холбоолж ингэ жоохон буруутгах гэдэг тий. Гэтэл эсвэргээрээ буюу Их Британд байгаль хамгаалагчдын дэмжлэгтэйгээр нэгэн шинэхэн аппликейшнийг бүтээсэн байна. За энэ Wildlinks нэртэй бөгөөд за энэ аппликейшн нь Их Британий зэрлэг байгалыг нэгэн газрын зураг дээр харуулах бөгөөд хотын цэцэрлэгт хүрээлэнгээс аслагдсан эрэг хүртэл харуулж хүмүүсийг байгальтай дахин холбох зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл аппликейшн нэгээд газрын зураг дээр нь харахад тантай ойролцоо ийм ой гол далай байна гэдгийг зах бөгөөд энд шувуу ажиглах боломжтой. Хариу тийшээ очих юм бол байгаль орчноо цэвэрлэх сайн дурын ажил явагдаж байна гэх мэт тийм мэдээллүүдийг мэдээлж өгөх юм байна. Тэгэхээр хэдүүлээ зөвхөн зүгээр л нэг юм байгаль гараад явах гэхээс илүүтэйгээр байгальд илүү цагийн утга учиртай өнгөрүүлж гэр бүлийнхэнтэй найз нөхдөдөө хамтдаа хийж болохоос тийм үйлслүүдийг санал болгох юм байна гэж ойлголоо. Чухал аппликейшн юм тийм ээ. Хэрэв Монголд хэрэг байх юм бол бас бидэрт маш хэрэгтэй болоо гэж бодогцсон. Бид чинь зам болоход хөдөө үүр те аймаг руугаа ингээл тараалаа ажиллаад явдаг. Тэгэл очиод л яг хаашаа юу үзүүлээ гээл те хаана юу болж байгаа юм болоо гэж мэддэггүй шүү дээ. Харин тийм маш чухал аппликейшн те. За тэгэхээр дараагийн мэдээлэл надад байна л да. Тэгэхээр дараагийн мэдээлэл маань болохоор бас нэг тийм санаа сэтэл авахар тийм урам зориг төрүүлэхээр бас нэг гоё мэдээлэл байна. За Финландийн Хельсинки хот анхудаа зам тээврийн ослоос шилтгаалсан нас баралтгүйгээр бүтэн 1 жилийг өнгөрөөсөн байна. Ямар ч нас баралтгүйгээр ганц нас баралт авахгүй өнгөрсөн. За тэгээд тодруулах юм бол 2024 оны 7 сараас хойш зам тээврийн ослоос болж нэг ч хүн нас бараагүй юм байна. За энэхүү амжилт нь болохоор бодлогын тийм томоохон өөрчлөлт ч юм уу, хууль зүйн зохицуулалт ч юм уу тийм юм юусоо биш гинэ. Магадгүй зам тээврийн ослыг одоо зам тээврийн ослоос хамаарсан нас баралт итэг болон гэсэн тийм том зорилт үндэсний хэмжээний компаниар л яваагүй. Гэр гэсэн үг тийм ямар нэгэн том өөрчлөлтүүд ерөөсөө хийдэг юм. Энэ л хороо одоо тийм жижигхэн өөрчлөлтүүдээс үүдэлтэй ийм одоо үр дүн юм. Ямар өөрчлөлт? Тэр нь юу вэ гэхээр одоо сургуулиудын ойролцоо хурдны хязгаарлалтыг цагт 30 км буюу 18.6 миль болгон бууруулсан юм байна. Тэгээ одоо болохоор хотын замын талаас илүү хувь энэ хурдны хязгаарлалттай болсон юм байна. За тэгээ үүнээс гадна болохоор бас дугуйчид болон явган зөрчигчдөд зориулсан дэд бүтцийг нь сайжруулсан юм байна. Одоо жишээлбэл бид ингээд зун явхлаар нөө скутер мопед гээл тэгээд ингээд дугуйн зам байхгүй болохоор ингээд явган зөрчигчтэй хоорондоо үйл явдал болцохтой асуудал юм байдаг шүү дээ. Явганы замаар
замаар скутер унаад яваад ах хэцүү, машины замаар явахаар бас хэцүү. Тэгээд дид бүтцээ шийдэж чадахгүй ч юм уу тийм ийм асуудал байдаг. Тэгэхээр энд бол одоо тийм дид бүтцийн асуудлыг эрс сайжруулад хэлсэн юм байна. Тэгээд одоо замын хөдөлгөөний хяналтын автоматжуулсан систем буюу одоо гэрлэн дохио, тэгээд хурц хааргалагч гэдэг юм уу те. Одоо бусад энэ бүх шийдлүүдийг нь одоо ингэ шийдэж өгсөн юм байна. Тэгээд энэ ийм жижигхэн өөрчлөлтөөс маш томоохон ийм өөрчлөлтийг бол гаргаж чадсанараа бол одоо энэ хот маань маш том амжилтыг үзүүлсэн байна. Манай Монголоос ч гэсэн удахгүй юм болоос гэж үнэхээр хүсэж байна. Яагаад тэгэхээр замын аюулгүй байдал гэдэг бол маш чухал зүйл дээ. Монголоос бас энэтэй холбоотой том мэдээлэлүүд нэлээд харамсалтай том мэдээлэлүүд надад санагдаж байна. Тэгэхээр заавал одоо юу гэдэм бодлого тодорхойлогчдын зүгээс шийдвэр гаргагчдын зүгээс юм хийж шийдвүлээ сайжруулах гэхээс илүүтэйгээр магадгүй яг энэ чиглэлийн төслүүдэд одоо гар бие оролцох ч юм уу те мөн одоо өөрөөсөө хувь хүмүүс болон сургуулийн хэмжээнд ч гэсэн замын аюулгүй байдалтай холбоотой боловсрал мэдлэгээд иршлүүлэх тиймэрхүү санаачлалууд бас байвал хэдүүлээ баг ч гэсэн эерэг үргэлжлээд өгч чадах юм болов уу гэж гой санаагаас өгч байна. За ингээд өнөөдрийн хоолойн мэдээ ерөөдөө дуусч байна тийм ээ. За тэгэхээр цаашдаа бас бид хоёр илүү гоё уран зоригтой тий санаа сэтэл төрөлхөөр за тэгээд үлгэр жишээ авахаар энэ гоё эерэг мэдээллүүдийг та бүхэндээ хүргэх болно. Тэгээд та бүхэн маань ч гэсэндээ positive newsтэй үргэлж хамтдаа байгаарай. Тэгээд бас та бүхэн маань positive news-ийн цахим хуудасуудаар бас хандаад бас юм хуваалцах мэдээллийг бас хуваалцах болно шүү. Тийм шүү. Positive даалгын зүгээс хэрэгжүүлж байгаа. Positive news болон ихний дугаарыг их хөрлөө. Сэтгэл зүйн өрөөлөнтэй анхаарал мэдээч бидний мэдээлэл авч буй мэдээлэл харахгүй чухал. Тэгэхээр зөвхөн сөрөг мэдээллийг аваад байхгүйгээр бүр зарим эерэг мэдээллийг бас аваарай. Тэгэх юм бол дэлхийн ертөнц бас сансныг бодоход бас арай гайгүй газар ч юм уу гэж бодож магадгүй юм тийм ээ. За ингээд бидний эхний удаагийн дугаарыг их өндөрлөж байна. Хойл урайгаа хэлээд хамтдаа тасах. За тэгээ эерэг мэдээллээр сэтгэл зүйн дархлаагаа дэмжицгээе. Positive news байла. Баяртай. Баяртай.